Монгол хээ гэдэг бол 200 300 төрлөх байна шүү дээ. Тэгэхээр бид нар өөрсдөө үндснийхээ одоо энэ гоё хэмээг ингэж хийх хэрэгтэй байхгүй. Тэгвэл гаднаас орж ирсэн хээнүүд бол казак хээж гэдэг юм уу, хятад үндэсний хээ гэдэг ингээд тусдаа. За энэ одоо ингээд Монгол хүмүүсийн одоо дуртай Монголын одоо алтан газрууд нь байна. Төрийн нэлээ дээр үеийн бүгдээрээ Монгол ард улс байхын тэр юу байж таа сүлд байж тээ. Моны өдөөс, нарны өдөөс тавьж байгаа Монгол энэ үеийн сүлдүүд байна. Үеийн сүлдүүд нь байна. Төрийн сүлд байна, соёмбон байна, тэ. Тэгээ одоо сүүлийн үеийн хангард тэ нийслэлийн лого. Тэгээ энэ байна. Тэгээ одоо эвтээ 4 амтг гэдэг үлгэд гардаг ш та Монгол ардын үлгэд гардаг энийгээ хийцэн байна. 6 дахь мэдрэхүү гэж яддаг шүү дээ тий. Энэ нь бол шууд хүн байдаг, шууд үүсчдэг зүйл биш юм шиг. Тэгэл энэ ч ялангуяа эмч нарт одоо бид нар зан жил ингээд ажиллаад хүмүүсээ үзээд тахаар магадгүй тэрэнд суучдаг зүйлээ 6 дахь мэдрэхүү. Яг би бол өөрөө бол архитектор болоо гэж бодож байна. Архитектор. Яг өөрөө зураг хөрөг сонирхдаг. Зураг төсөл сонирхдаг тийм 10 жилдээ тийм сонирхдаг байсан. Ээж минь бол анхаарал бас олон жил ажиллажсэн байсан байхгүй. Тэр орчинд бас багтаа очиод орчинд байсан болохоор эмчнэрийн хамгаахын нөхцөл гэдэг. Самит цангараа болтлоо бас эмч болох сонирхолтой. Тоошоо гараад нэг жоо удаан хөвч чадхаар юм. Яхаар Тоошоо гараад удаан хөвч чадхаар юм. Дисхүү. 5 минут. Тэсэн нэ. Өөрөж авахгүй шүү. Мастай чуу. Тэг чаач. Тэг боолоо тэр. Чийж рүү хатгаж байгаа юм шиг мөрлөө ийшээ хатгаж байгаа юм шиг чийж рүү хатгаж байгаа юм шиг санагдаж байна. Нөр үгүй юм те. Тэрнээс халуул компьютер. Компьютер те. Ахлаа хийсэн ч байхыг гоч гайг болчих болно шүү дээ тийм ээ. Тэгэхээр их удаан суух ажлыг багсаа шүү заа. 40 минут тутамдаа босоод хөдөлгөөн хийж байгаа гэдэг шүү заа. Дээр их чухал шүү дээ. Кемпл авсан юм бий юу? Хайр тэ. Асууд хөдөлгөөн юм болох уу? Одоохондоо хэрэггүй заяа. Яанда чиний нэг зөөр чинь бүр гайтайхан болчих шүү дээ тийм ээ. Тэгэхээр нэг хийгэр заяа. Гар бүл гэж болно. Хүчнээс салъя. Заяа. Хүчрүүний тогтсон хөдөлгөөн гэх юм. Тэгвэл гадаа
орон ирсэн юм. Ороохон нэг төвшин. Орын одоо нэг төвшинч дээр нэг тэр. Тэгээ тэрний дараа орсон. Хоёр төвшин. Хоёр төвшин дээр. Тэндээ цаашаа чигтэй. Цаашаа лоошаа. Тийм. Зүүн талаа. Энийг дараа Метроо нэг Бочмэслийн резидент төгсөд үзүү толгойн нэмслийн хэмжүүлээ гэж сонирхож байсан байхгүй. Тэгээд ямар ч байсан сонирхож байсан ч гэсэн тухайн үед бол нэг гинтийн одоо тохиолдлоор энэ байгууллагт одоо анкет өгөөд ороход нуруу нугас нэмслийн хэмжээ орох уу гэж тэгэл тэр талаа хүн зүрх сурсан байхгүй. Нуруу нугасныхаа мэслээрээ ингээд ажлаа суралцаа явах улам сонирхолтой болж байгаа байхгүй. Инэрэнгүүл байх хэрэгтэй. Хинч байсан инэрэнгүүл хамтж байгаа. Ер нь эмч хүний л одоо ер нь санаасаа суудаг зүйлтэй зөвхөн би ихгүй бидний эмч нарын суулцтай зүйл. Ер нь бол одоо нуруу өвдөөд одоо тийм нурууны өөрчлөлтөө өгж гэн гэдэг маань бид бол өөрт нь бол шинж тэмдэг илэрж байгаа. Хөшөх, чилэх, удаан суухад чилэх, хөшөх тийм ээ явхад эмзэглэх нуруугаар зарим тохиолдолд татаж хүчтэй өвдөх энэ болон ч нурууны өөрчлөлтүүдийг илтгэж байгаа зүйл шүү дээ. Энэ бол ерөөсөө шинж тэмдэг илэрж байгаа. Энэ тохиолдолд бол эмч нарт заавал үзүүлэх хэрэгтэй байхгүй юу? Мэргэжлийн эмч нар зөвлөгөө авах хэрэгтэй. Сүүлэгчээ. Толгой өвдөх юм. Шилрүү зүр ингэж та тэгээ хөл рүү бодорой. Хөл рүү бодорой. Тэг зүг зүгээр өчсөн. Дотор нь харж байна уу? Дотор руу харж. За би ахвар үзэх юм аа. За сүүлэгч нь амиа үзүүлдэг юм зүгтэй. Та тайван байж байгаарай. Яач вэ? Хизэнээс хэлж өгдөг. Айгу ах гэж байгаа харцсан нэг 2 минут хэлж байна. Өгдөд 2 минут болгоно гэж үү? Тэг айгу толгой дотор муу хөргөн. Та боссноо сая. Дөрөв босч бидсчээд хоол идчихээ тэгээд тавьчихсан. Тэрнээс ярьж байна. Ярины хүндрэл гардаг хаалганы дараа гадна. За би тэрний амин бүсүүлж үзчихээ. Эмчиж дуудаж. Эмчиж хэлэн за. За би эмчт нь эмчийн бододрыг. За тайван самбаргүй байж байгаарай. Яг энэ түгээмэл байна. Байна. За зүгээр зүгээр болж. Яасан гэсэн юм. Толгойн өвдөд хөлн батэр. Энэ тохиолдолд яасан байх магадaltaй? Очоод үзэх хэрэгтэй.
5 10 минутын дараа хаагаад энэ огцон болсноос болж байж. Толгоосоо дотроо мөрөд. Манай мишгийн талбай танилцаад байна. Танилцаад байна. Хэлээ харагдаа. Юу аюу сатураци юм. сатураци гэдэг нь төвхөсөн болно. Так. Сая 0 орчод яасан бизнес биз хоол идсэн. Өсөж хоол идчихэд 0 орчод тэгээд суусч. Дотроо гоо. Сая өвчин ангаахны хизээ хийсэн гэлээ. Одоо зөвхөн өвчин ангаах та хийдэг байна. Тийш дотор бадараад юу хөрнө. Гойны артлаар гэж байна. Бадарч байна. Эдэл зүгээр тийм. Энэ тал руу өргөж энэ толгойд цай өснө. Тэгсэн. Цайхартай юу цайхар. Сагааргүй. Цайхар. За энэ төр зурх байхаа. За. Жохон тал хөвтчих. Сая амлагийн тэмдэр бол хийх хугацаанд болсон билүү? Тэгээд би унтсан шүү дээ. Бүр хийгээд унтсан. Одоо тэгч юм. Тэр яг уйлсан. Эсвэл тэргээ яг хөвтөж унтаж босготоо огцсон болсон. тэгсэн. Тэгээд ч утал. Толгой нэр. Дөрөс нэрийн татвар хөөсөн болно. Ачсан. Түнэш ийм бол хэрэглээгүй ба шүү дээ. Саяхан тарьсан юм хэрэглээгүй. Тарай мэрэг. Энэ одоо энэ бодож байгаа. Яг нуруу л өвдөж байгаа байхгүй. зөвхөн толгойд яг шаардлага өвчтэй. Хэсэг хөвдөж тэгээд энэ нэг байх хуцааг энэ халуунаар цайхартай байвал бүр зүгээр. Өнөөдөртөө та одоо ингэж хөвдөж. За босоод хэрэггүй байна. За 0 ахтар сүлгчээ дуудаж байгаа юм байна. за тэгээд Айгуу хаана. за өрлөж. Энэ аягийн энэ цагийн хасгаад өвшин цай гэж ирэх үү? Яах надад даалаач. Нэг Тэр мөрөж наатгаж л байна. халаад. Сайн нэг ийм терапигээд харьцуулж болж байгаа гэж бодсон. Тийм байхгүй наацаар тийм дотор мухаараа тийм хэсэг ажиглаад би нөгөө ажлаас юу яачна. Гэртээ ч хянаад байдлын байнга манай жирэмчнэр бас хянаад асан. Силкон. За селфитик. За олдууч. За өөр юу аавна гэлээ. Өчтэй. Ингээд болчихлоо одоо. За чинь одоо нярвын ажил хийгээд баг 20 жил одоо нярвын ажил хийж байна да. Ер нь нярвын ажлыг хийхэд бол нуруу нилээн ачаал өгч нуруунд өвдөх юутай хандлагатай болсон. Нуруу өвдөд энэ одоо 3 дугаар эмнэлэгт анх хандаад имран зураг авахулгээ имран зураг авахуулаад 3 дугаар эмнэлэгтээ очисон чинь дисгний урагдлалтай хилттэй байна гэсэн тийм онш өгсөн. Солонгост очиод хаалгаанд ороод ирсэн. Гэхдээ тэр хаалгаа маань хэдэн сарын дараа дахиад өвдөж эхэлсэн. Яахаа мэдэхгүй байж итл гранд мед имлэг очиж үзүүлээ гэсэн хүмүүсийн саналын дагуу гранд мед имлэг дээр ирж үзүүлсэн. За доошлам гэж хүн ороорой. За аяшаа дагаа яваарай. За та тийшээ сууж байгаа гутлаа тайлчих. За ямар нэгэн төмөр сулаастай хагалгаа байгаа юу? За аяшаа суугаад толоогоо энэ дээр тавиад дээш хараад хэвтээ шүү за. За ямар нэгэн нуруундаа гимтэл авч ирсэн үү? За хаашаага зөөлөө хэвтээрээ. Ер нь бол гэмтэл аваагүй. Гэхдээ ер нь хүнгийн бүс. За аль нэг хөл рүүгээ дагаж өвддөг үү? Баруун хөл рүүгээ. За өөр нь болохоор ууц нуруугаар удаан өвдөж байгаа баруун хөл рүүгээ дагаж өвдөн гэмтэл аваагүй гэсэн зөвөртэй байгаа. За
За одоо дууслаа. За одоо дууслаа. Бүрэн дуустал битээ өдлөөрэй. За хоёул одоо чанга дуу чимээ дудаа ихсэн чинь жоохон зөөлхөн болсон шүү за. За болгоомжтой болсон шүү. За хөлөө амжуулаад би цаанаас нь төгшөөд. За орой. Эмчээ би имрага холчод ирлээ. За болж шүү. Энэ болохоор ингээд тэр тухайн диск мэндэл шамраад ингээд хойш ингээд зүлхэцсэн шүү дээ. Ясна тий. Энд нуглам юм байж байгаад. Энэ хойш ингээд шамраад. Тэгээ ер нь ингээд дүгнэд харж байгаа хоёр зургийг харьцуулахад тэгэхээр ер нь ачаал нурууны гол ачаал маа зөвхөн 4-5 дугаар нугны хооронд жирэмсэн зэрэг ирээд байгаа байхгүй. Яа тэгэхээр өндөр алдаад. Хэлэлцүүлэлт бол байгаад байгаа. Тэгээ мэдрэлээ дарчаагүй гэсэн үг юм тий. Тий, суултаа өгөөд байна. Яг өдөр тутмынхаа бид нар хийдэг ажил үүрэг юм болохоор тэн дээр бол нэг актер онцлог гэж юм яриад ах юм байхгүй л. Яг зөвөр энэ тэндээс ирэл одоо онцлогоо өгсөн хүмүүс ирдэгтэй онцлогдсон тэр болгон дээр нь оншинд гаргаад зөвөмжлөг хийгээл босгоод өгөл тэр нь хамгийн гоё л байдаг л та юм бол хинч байсан юм бол тийм тохиолдол бол зөвгөнгүй. Нуруу гэдэг чинь нэгдүгürt механик хэрэгтэй. Хоёрдугаарт одоо энэ чинь нөгөө механик хэрэгтэй гэдэг нь бол одоо можин шигтэй инженер шиг сэтгэх хэрэгтэй байдаг байхгүй юу? Инженер шиг сэтгэх хэрэгтэй. Бүх одоо физикийн хууль захирагдана, нуруу химийн хууль захирагдана. Дээр нь бол мэдрэл гэдэг юм байна. Тэр дотор чинь. Тэрийг бас одоо тэрэнд хослуулж ядаа яаж одоо хэмжлэх вэ гэдэг бас нарийн мэдрэмжлэлтэй. Дэдлийн ирмэн бол L4 тавтай таарч болж харж байна. Баримжаагаар одоо ямар нэгэн ажилбараа хийж тийм ээ. Одоо юм чи хатгалт матгалт усны хатгалт хийдэг ч гэх юм бол тооцоод ингэ шийдэх. Тийм зөв баримжаа. L4 тав гэдэг. Маргааш орчин бол амар л байна. Тэгэх юм бол нөгөө нэг хөвтүүлэх гэж яасан юм чи. Хөвтүүлчихсэн. Нүг буцаасан. Тийм. Явлаа. Даачиг нэр та хэлсэн шүү. Би шилжүүл хэлсэн юм байна шүү дээ. Би хэлсэн байгаа. Сансрам амч руу шилжүүл бараг шилжсэн баха. Мэдрэл юмч. Мэдрэлч байна. Ортопедч байна. Тэ. Хөтлөр уушаал өөр төрлийн мэргэжил сонирх нөлөөлдөг юм байна. Инженерийн бас зарим сэтгэлгэнүүд байдаг байхгүй юу? Биомеханикийн хууль гэж байгаа. Биомеханикийн хууль гэдэг чинь ерөөсөө тэрэн дээр инженерийн сэтгэлгээл гэсэн үг л дээ ерөөс цэвэр. За энэ шүрпэн дээр хэдийн хэмжээний дац ирэх үү? Энэ тэглэгийг одоо ингэж засвал ямар хэмжээний дац ирэх үү? Ийм хэмжээтэй хүн яах вэ гэдэг чинь бас тэр чинь тооцоо байдаг байхгүй юу? Тэгээ дурангаа жоохон яг нэг төвшөнд байрлуулад ингэж барьж байгаа бол чамд амархгүй. Эндээс ингэчээд юм хийх хэрэг хэцүү шүү дээ. Энэ яг баримжаатай л явах. Өөдөө чи нүдэнд чи харагдаж байгаа. Ингээд төрсэн газар яг боломж хүнд илүүдэхгүй л дээ. Гэтэ ер нь жоохон хурдтай хөдөлгөөн хэрэгтэй шүү. Илүү хөдөлгөөн байхгүй. Ингээл нэг юм хийгээл ухаал ингээл илүү хөдөлгөөн хийгээд байгаа юм л хагалгаач явахгүй шүү дээ. Ийм L5-аас ер нь өргөн талбар юм чинь болохоор юу гэдэг шүү. За энэ боо дээшээ нэг ухуулаад байхгүй ингээд шарал босны өмчдөг шүү. Энэгээр давталтай нэг амар байдаг. Гэхдээ дуран ороод явах чиг төвхтэй байдаг. Тулгуур хэрэгтэй.
яг үлгүр багна бүх юмыг дүүжлээ авч явж байна. Дотор эргэтэн тийм ээ. Тэр нугас болж хамгийн чухал эргэтэн шүү дээ. Ерөөсөө тэгэл. Бүх юмд л нур оролцсон. Бүх хөдөлгөөнд л нур оролцсон. Хүн модод нөгөө бусад амтнаас юугаар ялгаатай гэхээр ерөөсөө босч явж идэг. Гол ачаал яг л гол тэнглэг дээр хийж идэг болох хамгийн чухал эргэтэн л дээ. Намайг Ихтайван гэдэг би энэ Гранд Мед эмнэлэгт 2019 оны 10 сард миний доод нуглам 4-5 доор нугламын хагалгаанд орсон. Жир гипсний зүлхийлт буюу мэдрэлийн судсад орсон байдалтайгаар энд хүрэж ирсэн. Алхаж гიშгэж болохгүй баруун талаараа ингээ өвдөд тэгээд тэрэгэн цэцэртэй иржсэн. Тэгээ энд Нурбек Саруул хоёр эмчтэр хагалгаанд ороод тэрнээс бол одоо миний нурууны асуудал бол шийдэгдсэн байгаа. Жил болгон би энд сэргээн цэцэгт энэ физик эмчилгээнд хамрагддаг. Дасгал хөдөлгөөнүүд байнга хийдэг. Эндээ сэргээн цэцэг юунд басигээд хамрагддаг эмчтэй үзүүлээд явдаг хяналтанд байдаг болохоор ямар нэг асуудал гардгүй. Тэртний дэлгүүр байл юм бол 502 гэсэн үү? Баярлалаа. Хей. За сайн. Амжилттай юу? Дэжгүй. Зайнаас ингэхээс самаг орч. Харин дээ. Нэг жаах. За өгш надад. Ийш тавьчих тийм үү? Ийш дээрээ тавьчих. За. Дэжгүй юу? Дэжгүй. Яаж энэ одоо хөлгөөр хөдөлж гин үү? Хөдөлгөө ах уу? Хөдлөн. Янзын. Хөдлөөд эхэлсэн. За нэг олон жил юу ялаа да. Өвчтэй. Нуруу ярьлаа да гэж. Нуруу ярьлаа да. Одоо нэг тэгээд гайг болох байл. Харин дээ. За ерөнхийдөө найзтайгаа танилцаад бас 10 хэдэн жил, бараг 20 жил болж байна. Тэгээ энэ хугацаанд бас хамт бэлтгэл хийгээд бид тэр бэлтгэлийн хамтрагч партнер болоод ингэ явж байхдаа бас нурууны асуудал бол амар их байсан. Ингээд өмнө байсан масснасаа ахиулах. Тэгээд булчингийн масаа нэмэх ч юм уу тий. Эсвэл одоо жингээ асаад булчингаа одоо ярзаалгах тий. Манай хэлээр дэрлэп гэж ярьдаг. Иймэрхүү нөхцөл байдал үүсгэх гэхээр нуруун дээр бас тодорхой хэмжээний ачаал авах гэдэг. Нуруун тэгээд жоохон суулт хөлний засал хийх юм уу, нурууны засал, мөрний юм зогсоо засалуудыг хийхээр нуруун дээр нэг ачаал өгдөг. Тэгээд 2-3 өдөр бас хэвтдэг ийм асуудлууд бол гардаг байсан. Тийм. Тэгээд нөгөө хиний инкертний орсон эмчтэр орсон уу? Төгсөө. Хин гэж юм шиг үү? Нурбек гэдэг. Тийм сонсогдоод байдیں۔ Нурбек гэдэг чинь тэгээд бас энэ чинь бас нэлээд олон. Яг энэ нурууны хаалгахаар айгу тагнсан юм. 1500 гаруй хүнд хийсэн юм шүү. Төлстэй. 1500. Амар олон хүнд хийсэн юм шүү дээ. Тэгээд тэр чи яг нэг хийсэн хаалганыхын тоогоор зөвлөлтөд бараг 2 төчгч байгаа гэж шүү. Эмчээд. Тэр чи одоо би энэ өнд одоо эргэлзээд ах шаардлага уу шүү. Заавал гадагшаа явах шаардлага алга шүү. Тий. Яаж вэ? Гайгүй байна. Өвдөлт намдах тарамаараа ихээр яаж? Тэрэндээ жоохон багс төлөв байна уу? Гайгүй байна уу? Оройхон тийшээ нэг ямараа дуудах байх шүү. За юу? Ямараа даахуулч. За маргааш өглөөгөр л орно шүү. За. Тэр нэг өвдөх авах юм байхгүй шүү дээ. Тий.
Өвдөд ер нь бол нэг 5 6 л онцож байгаа юм тийм үү? Ер нь урд нь хагалгаа хийлгэжсэн юм байна уу? Олгоноос юм байхгүй. Мохор олгоо. Даралт хэр өдөлөө? Даралт зүгээр янз бүр. Араш. Маш их баярлж авдаг ш. Зүгээр Элис байнууд л авч. Элийг л авч. Элис энэ нөгөө эмээр чинь жижиг намхан юм болохоор энэ чинь томлоод яах. Элийг тааравч. Угаасаа тэгээд хэлээрээ энэ бүс чинь бол та нарын төлбөр тооцоонд авч байгаа та авах хэрэгтэй. Тэгэхгүй би одоо энийг ч авахгүй юм. Иймэрхүү мэрэг. Өнөөдөр ажил дуусчих. Ресторан нэгэд гар 500 болж байна. Тэгээ хүүхдээ За энэ нөгөө гаргагчийн хуудас нь та энийг дагаж мөрдөх юмнууд байгаа. За би ухаан санааны байдал сэрүүн гарч байна. Хөдлөх чадвартайгаа гарч байгаа тийм. Бид ямар нэгэн гуурс байхгүй тийм ээ? Байхгүй. Уян зүй өдр байхгүй тийм хахуулсан. За доошо газар юм унгаачаад тонгоох хөдөлгөөн хийхгүй. Бүгдийхгүй. Чигээрээ доошо сууж авах нь. Ийм эргэх мошгох хөдөлгөөн хийхгүй. За тэгээд Тэр нь ойролцоогоор хэдийн хугацаа? Ер нь бол сар. Тэгээд энэ бүсийг та хизээ яаж зүүх яг мэдчихэж байгаа. Бүсээ хизээч зогсож явахдаа зүүхгүй. Хөвт босхосоо өмнө л дандаа хөвтж явахдаа зүүх. Босцсон хойноо суухдаа зүүхгүй. Босоо зогсож явахдаа зүүхгүй. За бүсийг бол та нэг сар зүү. За. Мэнэ. Эрдэнэ илэг. Аха. За баярлалаа. Ингээ болцсон уу тий? Ингээд эмнэлгээс гарч болно. Баярлалаа. За эрүүлэнхийг хүсье. Баярлалаа. Манайхыг сонгосон баярлалаа. За баярлалаа. Ахын яг зэ. Чи жоохон доодор хатуусаа. Яг тавиад үлчгэл тэгэл яг чи айгуу бай. Стоппи нэрзэ. Манай эмэгтэй хүн маань чи 6 номерын төлөв надад халгаанд орсон гэсэн. Одоо энэ миний хувьд бүрэнтэй байгаа гэдэгт найдаж байна. Яг ингэ аа. Чистэж. Ямарсаа. Чистэж. Иржсэн бэлтгэлийн юм байна. Окей, яа вэ? За, зурцаа. Наа цанцаа маш өгч байна цанцаа чинь. За. Скажи. Зурцгаанаа даа. Манай зурцгаанаа. Манай зурцгаанаа даа. Ой! Сайнаа. Ой! Сэно. Ваа, за тиймэрхүү хаа. Ой, нэ. Аав тонгож болохгүй энэ заяа. Аав тонгож болохгүй энэ заяа. Аав зүгээр ингээд сууж болно заяа. За үсэ. За, сэрэлтээ сайн явж байна уу? За, эле, тэрээ анука. За, билетээ наш яаж. За, тэрээ. Санснаа. Санснаа. Санаа дэснаа. Сэрэлтээ явснаа. Ханц сорсноо. Шүлэг сорсноо. За очиж байгаа шатраа. За ёо. За. Хэлгүүтэй очив. Хэлгүүтэй согоор өмнөх. За.
Ай за. За хаа. Өрөөсөж. За одоо хаа цуглаа. За. Хэмдэнэ. Баярлалаа. Бүрэлдэхүүн дэмжиж өгсөн хамт олондоо Монголын ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг одоо танин мэдээж их сурчлахад зориулж байгаа нэвтрүүлгийн хамт олондоо одоо бас баярлалаа гэж хэлээ. Тэгээд бүх монголчууд эрүүлийг бүгдээрээ эрүүл саруул байвал хэвчүүл болно. Та бүхэнд эрүүлийг хүсье. This is a song about somebody else. So don't worry yourself. The devil's right there in the details. You don't wanna hurt yourself.